Шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр сувг үзэгч сонсогчдоо сайн сайхан бүхний хүсэн мэдчилж байна. Бидний мэдхгүй дэлхийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аялах боломжийг хүмүүст төрөтэй Join Me цэгийн аялын цахим платформ болон аялал жуулчлалын мэргэжлийн холбоо ажиллаж байна. Студид өгүүлэгч орчуулагч Мухатар маань ажиллаж байна. За өнөөдрийн сэдв Мухатараа. За өнөөдөр бол одоо Азийн Лас Вегас гэж нэрлэгддэг. Одоо Азийн одоо ч баг ер нь дэлхийн гэж хэлэгдэх болчиход байгаа. Мөрөгтэй тоглоомын төв, казиногийн одоо үлгийн нутаг гэх юм. За үлгийн нутгийн цаашийн зөв одоо том төв болчиход байгаа. Тийм Макао гэдэг хот. Яаж ийм замналд хүрчвэ гэдэг талаар ярих гэж байгаамаа. За сонирхолтой байна. Манай аялал жуулчлалтай холбоотой сэдв орж иржээ. За Макао хот нь бүгд хятад ард улсын тусгай захиргааны бүс гэж явдаг. Яг одоо үндс нь одоо их газрын юунаас арай тустай. Яг тустай арал бол биш шүү дээ. Гэхдээ яг их газартайгаа холбоотой. Гэхдээ тустай одоо тусгай захиргааны бүс гэж явдаг. Энэ нь ямар учиртай болохыг одоо түүхийн ярихтаа нэг тайлбарлах юм аа. За газар нутгийн хувьд бол 33 хавтгай дөрвөлжин км газартай гэж байгаа. 33 мянга биш 33 км гэдэг чинь хааш нь 5 6 ёо. Тэгээ бараг нэг 6 ч юм уу хөрөхгүй л хатхан шиг л те байх нь шүү дээ бараг. Нэг дүүрэг шиг. Тэгээ тэнд бол 710 мянган хүн амьдардаг. Дэлхийн хамгийн шиг хүн амтай цэг. Нь бол те. За тэгээ албан ёсны хэл нь Португал, Хятад хэл гэж явдаг. Колон байсан уламжлалаараа те. За Португалийн колончлогчид ирэхээс өмнөх түүх гэж ер нь баг яриад их юм байхгүй. Ер нь бол нэг загасчны тасгал байсан. Тэнд одоо урдны тэнд нэг тийм хаан тус байгаад гэсэн байхгүй. Ерөөсөө зүгээр л үеийн үед Хятадын ямар нэгэн улсын одоо загас агнуурын тосхон байсан л гэсэн үг. За ер нь энэ одоо Макао гэдэг газрын одоо тэр бүс нутгийн тэр нэг жижигхэн 33 км квадрат дүүрэг маягийн тэр газрын түүх юунаас эхэлж байна вэ гэхээр 1500-аад оны дундуур Португалийн колончлогчдод ирээд одоо худалдааны одоо пүүс байгуулсан. За эндээс эхлээд барууны хэв маягтай болж эхэлсэн гэж. Тэр чинь нөгөө пүүсээ байгуулаад тэнд амьдэрдэг нөгөө нэг янз бүр Португал хүмүүс чинь өөрөөсөө за хамгийн эхэлж мэдээ сүмөө байгуулдаг. Тэднес чинь тэгээ сүмөө байгуулаад дараа нь өөрсдөө орон гэр урд тар шиг байгуулад явангууд нь барууны хэв маяг орж эхэлж байгаамаа. 300 жил нэгэн хэвийн маягаар хөгжиж байснаа 19-р зууны дундуур төгсвийн алдагталд орж эхэлсэн. Тэнгүүт одоо тэр төгсвийн алдагдлыг нөхөхийн тулд 1849 оноос эхлээд мөрөгтэй тоглоомыг одоо хуулиар зөвшөөрсөн анхудаа. Тийм түүхэндээ. Уг нь бол хятадууд чинь нөгөө соёл уламжлалын жигтэйхэн тийм юмдаа дургуйгаад байна шүү дээ. Тий одоо нөгөө тухайн үед яг тэр пүүсийн эзэмшлийн хүрээнд ч юм уу зөвшөөрдөг байсан байж магадгүй л дээ тэр чинь нөгөө юу штэ. Христийн нөгөө католик уламжлалаараа тий. Тэгэхээр энд бол тийж одоо бодвол юу яасан л хахад нөгөө хятад хүмүүсийн аюу хөмөрөд тоглолтгийг ааж эхэлж хагаад тэрийг мөрөгтэй тоглуулад гэх юм бол тэр бодвол өөр газрууд очиж тоглоод байгаа чинь нөө коммунист үе байхгүй шүү дээ 1949 он гэдэг чинь тэгэхээр эднэрийг мөрөгтэй тоглуулдаг болчих юм бол тэгэл одоо чинь хятад нэг баян маян ч юм уу тэр улсуудын тоглуулаад байвал эднэрээс орлого болж болох юм байна гэдэг ажиглалтын үндсэн дээр л тиймэрхүү юм хийсэн байх гэж бодож байна. За тэгээд тэр нь бол одоо үндсэндээ Макаогийн мөрөгтэй тоглоомын ариун их боломжлол 1849 оноос ихтэй байх нэ. За эндээс бол мэдээж үргэлжлүүлээд бас Хятад Португалийн харилцаа гэдэг юм асар өргөжж байгаа. За иж бол нөгөө ер нь нөгөө Хонконгтойгоо зэрэгцээл яваад байгаа гэсэн үг шүү дээ. Хонконгд бол Английн нөлөө колони нөлөө байгаад байгаа тийм. За энэ одоо Макао гэдэг тэр одоо бүс газрын одоо захиргааны тусгай бүсийн тийм. Тэрний орчин үеийн түүх нь гэвэл 1962 оноос эхэлж байгаа. За энэ бол түүхэн үйл явдал болсон. За Стенли Хөө гэдэг хүн байгаа. За. Энэ хүн одоо мөрөгтэй тоглоомын үйл ажиллагааг өрнүүлэх 40 жилийн концессийн гэрээ авсан гэсэн үг. Гэрээ авсан. Юу? Тендер авч ийн гэсэн үг шүү дээ ер нь бол. Энэ нь одоо хаана хүн юм? За тэрийг нь одоо яг ярьж байгаа. Стенли Хөө гэхэр ч одоо тийм Хонконгчууд нэг тийм байдаг нэг холимог нэртэй байдаг тийм. Энэ их сонь зэ. Хятад, Нидерланд, Еврей гаралтай. Оо их ариун баялаг. Амар баялаг удмын сантай. Тийм цуглуулга болсон хүн байна. Тийм гений цуглуулга болсон хүн байгаа байхгүй. За энэ хүний удам өгсөг ярил бүр их агуу сонь. 1859 онд Чарльз Хенри Моррис Босман гэдэг
одоо дөрвийн нэртэй хүн энэ хүн Хонконгд ирээд ши тай гэж одоо унших юм одоо яг юугаараа те хятад аялгаараа тийм одоо нэг тийм язгууртан гаралтай хүүхэнтэй гэрлээд Роберт одоо Хоутун за би буруу хэлж магадгүй ш. Тийм хүн одоо хүүтэй болсон. Тэр Роберт Хоутун нь Хонконгийн хамгийн баян хүн болсон. За энэ хүн бол юу руугаа Англи руу ч үлээ Нидерланд руу ч үлээ буцаа явчихсан байлээ л дээ. Тэгээд ард нь үлдсэн хүн одоо нэгдүгээрт мундаг гентэй байна. Хоёрдугаарт мундаг тэр ээж нь ч гэсэн тийм язгууртан гаралтай мундаг хүүхэн байгаа даа шүү дээ. Тэгээд дээрэс нь бүр ингээд дэлхийн том худалдаа ч хүнийг хөөхт байна. Тэр уламжлалт хүмүүжлээрээ ингээд үнэхээр Хонконгийн буйм баян мундаг хүн болсон байгаа. Алс дорндын JP Morgan гэж нэрлэгддэг. Энэ хүн бол энэ дээр нэг юм тодруулаа хэлчих юм байна. За энэ нөгөө мань хүний Хятад, Нидерланд, Еврей гэдэг юм гурван айхтар сонирхолтой цус солилцсон байна шүү дээ. За Еврей цусыг бид нар угаасаа дэлхий дээр харж байна, мэдж байгаа. Бидний маш олон нэвтрүүлэг дээр ярьсан. Нидерландууд ч бас шаггүй хүмүүс шүү дээ. Тий. Одоо өнөөдөр бүр маш бас л нэг дүүрэг шиг гэх юм уу амар жижигхэн газар нутаг дээр тэгээд ийм газар нутаггүй хэрнээ дэлхийн хуурай сүүний одоо 60-70% ч эзэмшдэг гэлээ. Хуурай сүүний зах зээлийн газар нутаггүй үнэгээ бэлчих газаргүй хэрнээ тэгдэг. Тэрэн шиг ер нь энэ Нидерланд жуулчдтай байд юм уу Нидерланд ингээ хамтрагчтайгаа ярихад бид нар бол бас л те тархиныхаа бидаар бол дэлхийн те бидний газар нутаг жижигхэн ч гэсэн тархиныхаа бидаар бид бол дэлхийд бол бас л ярих юмтай шүү гэд ингээд тэгж ярддаг тийм маш тийм үрт итгэлтэй хүмүүсэд. Тэгсэн чинь Хятад, Нидерланд, Еврей гаралтай хүн бол энэ зэрэг юмыг бодох нь бол тий байж бол хамгийн төгс сонирхолтой цосноо танилцсан шүү дээ. Зохицол байгаа байхгүй тий. Хятадыг чи Азийн еврейчүүд гэж ярьдаг шүү тий. Тэр Индонезид очил ингээл ягаал хятадулж яруулал ингээл хавчлага төвтөл явж ирсэн тий. За тэгээд одоо түрүүн хэлсэн одоо Алс дордын JP Morgan гэж нэрдэг. Манайх JP Morgan-ыг ерөнхийдөө мэдэх байх гэхдээ зүгээр тодорхойлоод хэлэхэд Wall Street-ийг босгосон хүн гэж ер нь бол тооцогддог. Тэг үнэхээр Америкийг босгосон л гэсэн үг шүү дээ баг л те. Тэгээд одоо капитализмыг босгосон гэж баг хэлэх юм уу те. Тий нөгөө Америкийг бүтээсэн эрхмүүдийн нэг яг үнэ те. За энэ Хоутуны удмынханд бол их сонирхсан хүмүүс байгаа. За мэдээж алдартай худалдаачид байгаа. За амбан захирагч том одоо алдартай бизнес эрхлэгчид за ерөнхийлөгч Чанкашигийн үндэсний бодлогын зөвлөх гээд улс төрч хүн байж байгаа. За алдартай дуучин жүжигчин хүмүүс байгаа. За алдартай эмч, за одоо нөгөө юуны цөмийн цацаг судлаач, хавдар судлаач, за боловсролын мэргэжилтэн Хонконгийн их сургуулийн анхны эмэгтэй төгсөгч хүн байгаа. За тэр дундаас сэтгүүлч хүн байгаа. Тэгээд эдний дунд Британий эзэнт гүрний одонтой хүн маш олон байдаг. Энэ дунд Канадын одонтой хүн байгаа. Ямар лаг юм бэ? Эдгээр маань эдний ууруудам ямар нэг салбар руу орохороо зүгээр л салбарт ойрлолцсон байна тий. Дандаа шилдэг нь болд. За нэрнүүд нөх юм бол дандаа ихсэн Pansy Howe, George Howe, Josie Howe, Lawrence Howe, Daisy Howe гэд дандаа тийм. За юу Howe биш шүү уучлаарай. Хөө бүгдээрээ хөө. George Howe, Lawrence Howe гэдэг нэртэй хүмүүс байгаа. Би сая жоохон муухад очлаа шүү. Мэддэг хүмүүс байна очлаарэ. За Стенли хөө өөрөө Макаогийн гавьяаны их линхуан одонд Британийн эзэнт гүрний одонд ханхүү Хенригийн нэрмжит Хөлөг баатрын одонд бараг л Хөлөг баатар байх нь шүү дээ. За ийм хүн казино хөгжүүлэх тендер авсан. Тэгээд одоо эндээс одоо хөгжил нэхэлсэн. За энэ хүний түүх бол мэдээж тусдаа дугаар болох бах. За зүгээр л одоо 2021 одоо 2020 онд 98 настайдаа нас орсон гэдгийг нь л одоо дуртад өнгөрч тэ. За барууны одоо энэ концессийн гэрээ аваад тендер аваад одоо юуг мөрөдө тоглоомын тэр эзэнт гүрнийг хөгжүүлэх үйл явц маань яаж явж байна вэ гэхээр барууны хэмээгийн амралтын газар зочдууд л олноор нь барьсан. За мөн Хонконг Макаог холбосон мотор завны одоо тийм мотор завны аяллыг нээж байгаа юм л да. Тэгэхээр ч одоо нэг Хонконгийн бүх баячуудыг Макао руу татж эхэлж байгаа. Одоо аль жиш талаас харах юм бол энэ нөгөө тухайн бүс нутагт одоо destination буюу зорих газар хүрх боломжийг илүү өргөн болгож байна. Тэ? Хямдхан бөгөөд хурдан ийм тээврүүдийн шийдэж байна. Тансаг аялал бас биш үү те. Одоо мотор цагаар тэр хооронд явна гэдэг ч те. За ер нь бүх цаг үед хятадын триадын нөлөөнд байдаг гэсэн асуудал ер нь цаг үе болгонд ер нь хөндөгч идэг. За энд бол батлагдсан юм байхгүй. Энийг бол хятадын триадын талаар нэвтрүүлгээр бид нар ярьж ирсэн. Тэгэхдээ энийг би бол ер нь ойлгомжтой асуудал байх гэж
бодож байна тий. Энд дэр нэг үгүй хаа гэдэг ч юм уу болтой тийм байхгүй энэ төр гээд өнгөн дээрээ мэдээж хэлнэ. Америкийн бизнес үуч гэсэн нэг үе тийм байсан шүү дээ. Бүр Холливуудын алдарт тэр үеийн одоо Холливуудын алдартай одод хүртэл нөгөө Коса Ностра юунтай холбоотой. Италийн мафиатай холбоотой байсан. Тэгэхээр энэ бол ойлгомжтой асуудал байх гэж би ер нь бодож байна. Юу сүүлийн үед бол бас их дарагдсан байгаа. Тий нөгөө коммунист намын одоо шид дарагчтай амар байгаа шүү дээ. Шид дарагчтай аюултай тий. За ингээд 1990 он гэхэд Макаогийн дотоодын нийт бүтээгдэхүүн одоо Макао гэх тэр бүс газрынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний таалыг нь засгийн газрын төсвийн 75%-ийг бүрдүүлдэг болсон. Зөвхөн мөрөөдөд тоглоомын орлогоор. Баавартай тоонууд шүү дээ. Тийм. Очоод нөгөө нэг загасчны ядуухан тосгон байсныг эдийн засаг нь одоо казиногоос хамаарал бүхий нэг бизнесээс баг хамаарал бүхий юм уус олгож чадчих шүү дээ. За ингээд Макаод бол ажилгүйдэл маш байгаа. Хүмүүс нь ерөнхийдөө амжиргааны төвшин сайтай, нийгмийн халамж үйлчлэгээ маш сайн. Асар сайн. Энэ талаар сүүл дахиад нэг юм яригдах юм. Тэгэд ерөнхийдөө энэ бүх маань ерөөсөө мөрөөдөд тоглоомын орлогоор л явагдаж байгаа. За энд нэг тийм за очлоо нэг улс хоёр тогтолцоо гэдэг юм байдаг. Тий. Одоо Хонконгт ч гэсэн байгаа шүү дээ, тий. Өөрийн гэсэн капиталист эдийн засагтай, өөрийн гэсэн хуультай иргэний эрхчлөлөө тодорхой хэмжээнд байгаа. За бүр яг барууны ус чиг биш те. За цагаачлал, хөлийн хяналт, мөнгө санхүүгийн бодлого эдгээр бүгд өөр Макаогийн өөрийнх нь мэдлэлтэй байдаг. Патака гэсэн өөрийн одоо валюттай. Хятадын юанаас хамаарахгүй гэсэн. Тэр бүр валют нь өсөлт туртаа гарсан шүү дээ. За тэгээ татвар эдийн засгийн бодлого нь тустай, цэрэг цагдаагийн бодлого нь одоо хятадаас тустай. Дотооддоо өөрийн тийм хэв журмын зохицуулттай гэсэн. Ерөөсө хятад юуг мэддэг вэ гэхлээр одоо юу гадаад хэрэг одоо Макаогийн гадаад бодлого за тэгээд батлан хамгаалахын асуудлыг нь мэддэг гэсэн үг тий. Тэгтэл хоёр айхтар судсын ирсэн байна. Тий яг одоо бүр цагаа тулвал та нар тусгаар биш шүү гэдэг чи энэ хоёроор л хэмжигдэн шүү дээ ер нь бол тий. За тэгээд иргэд нь бол Макаогийн паспорт гэж тустай байдаг. За ийм одоо өрмөц онцлогтой байна. Хятад энийг нь зөвшөөрсөн бас ер нь бол хэд хэдэн шалтгаантай байгаа. Одоо энэ нөгөө 1900 чинь хэд 87 оны шилжилт гэхэд тэр нэрний яригдах гэдэг байгаа нөгөө нэг колони нөлөөнөөс буцаад хятадын мэдлэлд хүлээлгэж өгсөн нэг үе яваад байгаа шүү дээ. За нэгдүгээр цэргийн хүчээр нэгтгэх мэдээж тийм амар биш те. За тэр төрөд юу чинь дотооддоо ингээд зөндөө асуудалтай байдаг хятад улс чинь бас энэ дээр дахиад нэг юу гаргана цэрэг гаргаж тэнд дайн тулаан явуулна гэдэг чинь бас нэг асуудалтай. Тэгээд тэр нь үнэхээр бодиттойгоор ашигтай байх үгүй юу? Цэргээр нэгтгэж авах нь яг үнэхээр ашигтай юу гэдэг асуудал. Энэ хэний үе штэ. Дэн Сяопины үе штэ. Тэгэхээр тэр хүн бол ай өөр юм бодсон байгаа юм л да. Мао байсан бол авчих байсан байх уу? Тий. За хоёрдугаарт тухайн үед Хонконг дэлхийн хэмжээний санхүүгийн төв болцсон. Макао бол мэдээж яриад байгаа казиногийн төв болцсон байсан, батлагдсан байсан. Үеийг яриад байгаа шүү дээ. Хятадын одоо үндсэн улс төрийн эдийн засгийн бодлогыг шууд толвол олон улсын хөрөнгө оруулагчид энэ юусаа байхгүй болох нь ойлгомжтой. Тэгээд одоо Дэн Сяопины хийсэн одоо сүүлчийн энэ яг баг яг огцордог жилээ хийсэн байгаа. Яг энэ шийдвэрийг одоо юм нэг улс одоо хоёр бодлого гэдэг одоо Макаог болон Хонконгийг өөр бодлогоор авч явна гэдэг шийдвэрийг шийдвэр нь одоо Дэн Сяопины багдгүй хамгийн сүүлчийн шийдвэр нь байсан байх шүү ер нь тий. За тэгээд энэ Дэн Сяопин ч бас тэгэл бас харн амар хар цагаан амар цагаан гэдэг юм. Энэ супер шийдэл санагдчих. Тийм супер шийдэл байна. За нэг тал дээр одоо хятадыг үнэхээр хөгжүүлсэн үнэн Маогийн тэр нэг аимшигтай соёлын бодлого гэдэг юмас гаргасан хүн шүү дээ Дэн Сяопин бол тий. Бяцханд ингээд одоо хятадууд ер нь бол хятадын учир мэддэг хүмүүс бол ерөнхийдөө Дэн бяцхан дэндээ илүү хайртай Маогоос тий. Тийм байдаг тий. А нөгөөтэйгөр энэ Дэн Сяопин бол Чанаминий хятлагыг хийсэн хүмүүс тий. Энэ тэр хадлаач нь энэ үнэтэй холбоотой гэж байна тий. Тэгж явж байгаа. Тушаалыг нь яг өгсөн хүн мөн. За ингээ 1987 оны шилжилтэд Макаогийн өдөр тутмын амьдралд гарсан өөрчлөлт ер нь нэг байхгүй зүгээр л дээгүүрээ л өөрчлөлт явагдсан гэсэн үг. Засаг захиргааны хувьд тий. За 2002 онд нэг харин өөрчлөлт явагдаж байгаа. Энэ нь одоо засгийн газраас казиногийн монополийн системийг халсан. Одоо Стенли Хогийн монополийг одоо халсан гэсэн үг. Нөгөө 40 жилийн концессийн гэрээг
энэ тэрэ гэдэг юм дуусаад. Одоо эн чинь яаж юм гэхээр өрсөлдөгчдөг урьж байгаа байхгүй. Олон улсын казиногийн өрсөлдөгчдөг урьж байгаа. За хэн хамгийн түрүүнд орж ирэх вэ гэхээр мэдээж Америк. Америкийн нэг Лас Вегасын нөгөө юу нут чинь казиногийн магнатууд тэр магнатууд чинь одоо 2000-аад оны дунд гэхээр концессийн гэрээ авал тендер авал ороод ирж байгаа байхгүй. Ингээд одоо 6 том казиногийн цогцлоор бий болж байгаа. Тийм ээ. Тэгжээш өрсөлдөөн бий болгож байгаа юм. Тий. Либералчлал явагдаад шүү дээ. Капитализм энд бий болж байна тий. Тэгэхгүй бол эн чинь нөгөө ялцраад хоцрогдсон шүү дээ. Тийм шүү дээ. Хичнээн хөө удам сайтай байлиг яах юм. Удам сайтай байлаа гэх тэгдэг тий. За Макао одоо ингэж либералчлснаар Макаогийн казино бизнес улам эрчимтэй хөгжиж мөрийтэй тоглоом тансаг зочд буудал том моолууд их дэлгэрүүтэй зугаа цэнгэлийн газрууд янз бүрийн усан сан ман жижиг саж юу явж байдаг те энэ бүх томоохон ийм одоо газруудыг хамаарсан томоохон зохицолбрууд бий болсон. Одоо энэ тэнд очиод яг сая гихчин хэдүүлээ нөгөө юу явах чинь Фукуок явах чинь Вимперл гэл нэг том зохицол байгаа шүү дээ. Хин тэр чинь нэг хүн байдаг гэсэн шүү дээ. Wing Group те. Вьетнамын Wing Group болол асар том хөрөнгө оруулалт хийгээд. Тэр үжи баг Вьетнамынхаа юу юм биш үү? Вьетнамынхаа Стели хөөн юм биш үү? Тийм манайхаар бол MCS гэсэн. MCS 5 богддог шүү дээ. За тийм одоо цогцлорууд баригдж эхэлсэн. Олон тэрбум долларын эргэлтүүдийг дэлхийн хэмжээнд одоо Лас Вегастай өрсөлдөхөц болж эхэлсэн гэсэн. За сүүлдээ бүр даваад яваад гэсэн гээд та дөрөв надад нэг үзэл тараал үзсэн шүү дээ. За 2001 онд Макаод 10 сая жуулчин ирж байсан бол 2013 он гэдэг чинь 12 13 жилийн дараа буюу 2013 14 онуудад бараг 40 сая жуулчны хөрснө нь нийт одоо тэр Макао гэдэг газар амьдардаг хүн амаас 60 дахин их тоолж. Йоо энэ бүр атаархаад нөгөө та ямар атарч байгаа. Үнэхээр атарч байна. Яг тэгвэл манай аялал жуулчлалын салбар чинь нөгөө тухайн улс орныхоо ард иргэд рүү ингээд орлогоо амар гоё юм жигд нэвчүүлж чаддаг салбар байхгүй. Тийм болохоор энэ 60 сая жуулчны орлогыг тэнд байгаа цэвэрлэгчээс нь ахуулаад үйлчлэгээний одоо ямар бүх хүн маш гоё жигд хүртэл бүгдээрээ их боломжтой амьдарсан л гэсэн үг энэ дэр тийм. Би одоо сая Фукуокт бас бодж лээсэн байхгүй бүгд амар найрсаг харилцаатай бүх хүмүүс нь миний бодлоор тэгтээ цалин өндөртэй байгаа. Цалин өндөртэй. Нэгдүгürt хоёрдугаарт гадаадын жуулчин ирэл ах тусам тэдний амьдрал сайжраад. Яг үнэн тий. Амьдралын чанар сайжрангууд ирж байгаа жуулчин лөө яаж муухаарах юм. Тий. Тэгэхээр чи одоо жишээ нь та бүхэн ингээл яриад нэвтрүүлэлт төр яриад сууж штэ. Тэр Вимперлийн тэр үйлчлэгчнүүд нь Фукуокийн үйлчлэгчнүүд нь амар гоё юм билээ гэл ярьж ин гэдэг чинь тэдний найрсаг хандлага та бүхнээр дамжуулаад Монголд манай од мөндрийн үзэгчид позитив нөлөөлсөн л байгаа байхгүй тий. За хоёулаа нэг хамтран ажиллагч ярьчихв. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар аялах боломжийг хүн бүр дурайтай Join Me цэгийн захим платформ мань ажиллаж байна. За манай өнөөдрийн за маш гоё аяллаа би танилцуулахдаа одоо ингээд сэтгэл минь догтлоод байна л да. Яг тэгэхээр манайх ер нь бол Join Who Concept Trip гэдэг ерөнхийдөө салбарын одоо лидерүүд, экспертүүд тэд нартай ингээд тэр хүний одоо фэн зоноос гэдэг юм уу тэр хүнийг одоо дагаж одоо явж байгаа дагагч нарын одоо дагвал одоо ямар нэг газар руу аялуулдаг юм аял хийдэг юм. Энэ нь өөрөө маш гоё мэдлэг олгодог. Жишээлх юм бол бүр анх бид нэр 22 онд Join Natska гэд Playtime-ийн одоо санаачлагч зохион байгуулагч хүн байгаа шүү дээ. Playtime-ийн Natska-тай хамт бид нэр Португалийн Портод болдог Primavera гэдэг бүр амьд хөгжмийн одоо Европын хамгийн том фестивалуудын нэг рүү явж исэн. За тэгээд тэрнээс хойш Join ийм концепт трипүүд нь явсаар байгаа. Өнгөрсөн жил манайхаас аюур зан зохиолчтой хамт Төвдийн Эверестийн бейс кемп хүртэл явсан. За энэ жил дахиад манайх одоо энэ оны эхэн дээр бид нар Join аюур зан гэдэг аяллаа дахиад зарлах гэж чинь тэр нь бутаа болсон. Сүнслэг үнтэй хамт сүнслэг газар руу явах гээд. Тэгээ Бутан гэдэг маань өөрөө маш сонирхолтой. Маш олон хүний нөгөө аяллаа ачхынсан гэж боддог нөгөө чагсаалтан дээр орсон орон гэдэгт бол би эргэлзэхгүй нь яадаг л тэр чи одоо юу гэдэг те энэ талтаа урт талтаа итгэхтэй ардаа ингээд химлээ өндөр уус тэгээ ард нь хятад байж штэ төвд хятад тэг ийм хоёр том улсын одоо дунд байдаг. Тэгээд соёл нь үнэхээр сонирхолтой. За тэгээд дэлхийд бол хамгийн аз жаргалтай орн буюу бүр аз жаргалын яамтай бас тийм. Тийш нэ. Бүр аз жаргалын яамтай. За тэгээд ийм жижигхэн улс одоо тэгээд буддын одоо соёлын маш тийм агуу өндөр өв соёлтой
Тэгээ тийм цөөхүлээ тийм жижигхэн улсад яаж аз жаргалтай амьдраад байгаа юм бэ гэдгийг одоо аюур зан ахын одоо нүдээр бид нар харна гэсэн үг байна. Тэгээ манай аюур зан зохиолч ах маань бол маш одоо гүнзгий судалгаатай. Бид нар төвд төвдийн аялалд хамрагдсан хүмүүсээ одоо комментээр хуваалцах байхаа. Үнэхээр Монгол төвдийн харилцаа. За одоо бид нар ингээд тэр Гэлүгбагийн ясны 6 том хий дээр орсон л доо. Ерөнхийдөө буддын шарын шашны хамгийн том 6 хий дээр орсон гэсэн үг. Тэнд очиход за энэ хийд нь ийм учиртай энэ одоо шашны ийм одоо дүрсний ингэж байгаа агуулгатай гол шүтэн нь ийм байна. Тэр нь ийм учиртай шүү. За яг эдний хамбын тухайд гэвэл гэж хагаад дандаа Монголын ингээд түүхтэй хол байрчдаг. Ямар их үгээ аваатай манай энэ төвд Монгол ярьж байгаа. Бутаан мөн адил бас үгээ аваа байна. Тэгээ тэнд очиод одоо түрүү жил бид нар Химлайн нурууны артлаар зочилсан бол одоо өөртлөөс нь давшиж орох гол байж энэ да. Тэгээ манайх энэ аялал маань одоо гэхдээ чинь ер нь бараг тал нь дүрх гэдэг юм. Зарлагтаал дүрдэг аялал. Тийм аюурхтай гингүүтэл тийм. Аюур зан ахтай тэгээд ийм гоё газар руу явах гэж байгаа гэхээр их хурдан дүрдэг шүү. Тэгээд хүмүүс маань 77 44 39 39 гэж холбогдохоос гадна Join Me Cigimэн гэдэг манай пэйж руу орж олно. Эсвэл Join Me Cigimэн гэдэг одоо манай платформ руу ороод хамгийн ихэнд байгаа Join аюур зан өөр дотроосоо аз жаргалыг мэдрэх аялал гэдэг нэртэй аялал маань дайрлсан байгаа. Ороод үзээрэй. За баярлаа. За 2019 он ер нь бол Макаогийн оргил үе гэж үздэг. Яг нэг цар тахлын өмнөх үе байгаад байна шүү дээ, тий. 2019 оныг ер нь тэгж үздэг. За энд одоо орлого нь 37 тэрбум $10 хүрч ийсэн гэж. За төлдөг татвар нь Макаогийн одоо засгийн газрын орлогын 80% бүрдүүлдэг. Улам л одоо ихсээд ах нэг ойлгомжтой, тий. За 2001 онд одоо либералчснаас хойш Макаогийн дотоодын нийт бүтээгдэхүүн 10 дахин өссөн. За нэг хүнд ногдох одоо дотоодын нийт бүтээгдэхүүн Катарын дараа бичижсэн түүхч бас байгаа гэж байна. Тийм тэгэхээр дэлхийд 2 жагсажсэн үе байгаа даа. Энэ дээр би нэг дотоодын нийт бүтээгдэхүүн гэдээ ярьж гин орлого энэ дээр гэдээ ярьж гин энэ дээр би бас нэг зүйлийг бодоод байгаа байхгүй. Орлогын асар их зөрүүтэй үед одоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг яриад хэрэггүй болчихж байгаа. Жишээ нь за би нэг $100,000 орлоготой жилийн та нэг $150,000 орлоготой тэгэнгүүт тийм зандаа $50 тэрбумын орлоготой байхлаар дундаж гэж ярих нь утгагүй болчихж байгаа. Тийм байна. Хитргүй ялгаатай. Тий. Дундчээр нэг 15 тэрбум энэ гэж гарах гэдэг бас бидгүүрээ дундаж. Тэгэхээр энэ дэр голчуурлах гэж ярих хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Голч нь бол таних байгаа байхгүй. Тий. Медиан гэж ярьд юм тий. Медиан тий. Тэр нь илүү бодиттой. За нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр топ 5-д ордог. Голч орлогоор топ 20-д ордог гэж байна. Айл ал үзүүлэлт нь баавартай нөө. Айл ал үзүүлэлт нь баавартай байгаа тийм. Тэгэхээр тэнд энэ бол бас нэг Макао чинь нэг Gini коэффициент гэж байдаг штэ. Юу нэ? Орлогын зөрүүг ингээд тэгш ус байдлыг ингэж харуулдаг. Тэргээр бол маш өндөр тооцогдно. Тэгтээ энэ дэр Макао бол үнэхээр гоншихнаад хэрэггүй байхгүй. Дэлхийн топ 2-д орж штэ. Тийм ингээ байгаа нэг ажилтнууд тийм ингээ дэлгэр хуршаа ажилладаг хүмүүс нь ч юм тэнд ажилладаг хүмүүс нь ч юм уу дэлхийн топ 2-д орох хэмжээнд амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээс нэг юм бодсон. Монгол улс ямар байд юм болоо гэд. Энэ одоо нэг хоёр төрлийн ранкинг байгаа даа штэ. Голч орлогын ранкинг, дундаж орлогын одоо чансаа энэ зөрөө нь одоо их байх тусам бага байх тусам гэдэг ч юм тийм би ярих гэдэг байхгүй. Монгол бол яг л тийм төртэй юм бэл. Тийм үү? Оо за. Нэг өсрөөл нэг 5 байрны зөрөөтэй. Одоо энэ чинь нэг юу статистик гаргадаг газруу чи өөрөөр шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол 80-аас 90 хооронд за нэг үзүүлэлтээр болохоор 85 одоо юу голч орлогоор 85, дундаж орлогоор 87 мол байдаг ч юм уу. Ер нь их ойролцоо гэж гард юм бэл. Гэтэ надад бас хардах эрхээ гэдэг шиг. За манай том орлоготой нөхдүүд яг үнэнчээр гэдэг юм уу статистик дээр нөлөөлж чадаагүй юм шүү гэсэн хардлагаас төрж байна. Орлогын үн дарагдуулахын тэр байдлаар магадгүй тийм л бах тий. Өдөртөө наад хүмүүс ч юм бол яг нөгөө одоо манай бидний мэдэх одоо баян гэж хэлж болж байгаа уул уурхаа түшгэлсэн ч байд юм уу те. Тэд нар маань бол биднээс одоо бүр хэдэн мянга дахин магадгүй сая дахин илүү орлоготой байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тоонд нөлөөлөхгүй ингээ голчоо бариад байна гэдэг нь яг манай нөгөө тоонууд бас сэтгэж болох уу гэдэг. Би яг энийг ярьж дуусчаад хэлэх гэжсэн та хэлчихсэн тий. Зүгээр тий зүгээр штэ.
Тий. Тэгэхээр энэ чансааны зөрөө гэдэг юмнуудыг би нэг жоохон судлахгүй. Энэ нэг тухайн улс ер нь хэр шудраг юм бэ гэдэг талаар нь би бодохоор энэ зөрөө баг байвал харьцангуй шудраг, амар их шудраг биш. Яг тэгвэл голчин тэр доор. Дундаж нь тэр. Тийм байвал эн чинь нэг тийм тэгш бус юм харагдах гэдэг шүү дээ. Би зүгээр энэ зүгээр миний бодол шүү. Одоо батаах байсан бол гүй наа чи тийм байдгүй юм гэдэг ч юм уу шал өөр юм хэлэх байсан л ах. За ингээд түрүүн хэлсэн Монгол бол нэг Австралид нэг 5 байрны зөрөөтэй. Энэ хоёр үзүүлэлт нь нэгээр 30 байрны зөрөөтэй. Аха. Одоо юу н 140 130 байлаа гэж бодоход одоо дундаж орлого 130 байлаа гэж бодоход голч орлого 170 байдаг ч юм. Дэлхийн жансаагаар хоёр зүйлс байгаа шүү дээ. За Ангол 40 байрны зөрөөтэй. Казахстан улс Азаас 20 байрны зөрөөтэй. За тэгтэл Герман, Франц, Канада, Япони, Нидерланд гэсэн улсууд бол бараг л зөрөөгүй байдаг. Тэгт эдгээр ч юм бол эхний 30 мөч дотор явж идэг л улсууд шүү дээ. За Япон сая хэлсэн дээ. За ядуу мөртлөө шудраг улс бас байж болно гэж бодохгүй юу. Тэгсэн чинь Бангладеш, Непал, Танзан, Сенегал, Уганда гэсэн улсууд ядуу мөртлөө энэ нөгөө голч орлогын зөрөө голч орлого ба дундаж орлогын зөрөө нээх байдгүй юм. Тэгэхээр нэг тийм масаараа тэр доор л байж байгаа. Тийм масаараа тэр доор л байж идэг тийм нэг тийм. Тэгтээ яг ингээд түрүүний хэлэх гээдсэн тэр л байхгүй юу. Юу нь шудраг юм уу? Статистик бодтой юм уу гэдэг л асуудал байхгүй. Энэ одоо чинь саяны энэ хэлсэн улсууд бол орлогоо нүүн дарагдуулах бүрэн боломжтой. Бүрэн боломжтой. Боломжтой улсууд байдаг аахгүй тийм. Авилгалын индекстэй нь бас энэ тоо амар. Яг энэ юмнуудыг тий. Авилгалын индекстэй ингээд хайрцуулаад харах юм бол бүгд шалгуудлаа болол харагдчих ч юм уу тийм байдалтай гэж харагдчих. За эргээд Макаогийн талаарх ярианд оръё. Олон 10 мянган иргэд казиногийн салбарт ажилладаг. За энэ бол мэдээж те үйлчлэхний салбарт ажилладаг. За казиногоо дагаад барилга одоо хотжилт гэсэн том чим барилгууд бол байнга баригдаж байна те. Тэгтэл жижиг газар юм чи дээшэл барих хахаас өөр яг уу те. За янз бүрийн үйлчлэгээ, дэлгүүр, ресторан, тээврийн салбарууд хөгжиж чинь те. Энэ өмд чинь нөгөө юу гэдэг лээ? Grab гэдэг тийм тэргөө барьдаг хүмүүс нь байна. Нэг гоё нэртэй юм тэр нэрийг марчаад байгаа. За 2010-ад онд ажилгүйдэл түүхэн доод хэмжээнд өрсөн 2-3% байдаг гэх те. За Макаогийн казиногийн бизнесийн амжилт хятадын соёлтой шууд холбоотой. Маажин тоглох гэл одоо эхлэн штэ нэг хятад ч юм уу. Хятад ч юм бол тоглоомын маш их соёлтой те. За шоу хаях одоо гээд одоо янз бүрийн Азийн ондооны тоглоомын соёл бол хятад маш өргөн дийлгэр байдаг. За 8-9-ийн тоог Азийн тоо гэж нэр одоо үздэг ч юм уу, улаан өнгөг Азийн өнгө гэж үздэг ч юм уу. Тиймэрхүү нэг тийм аз ёндоо аз хэмэр гэсэн нэг тийм бэлэгдлийн соёл их байдаг учраас энэ мөрөгтэй тоглоом бас нөлөөлсөн байгаа даа. Маажан гэдэг чинь нэг юм даалуу шиг. Тий. Нөгөө Crazy Rich Asians гэдэг кинон дээр сүлд нөгөө хадам ээжтэйг ингээд тоглоод идэг кино. Тэр тоглоом мөн баг тийм. Ингээдэг нь тэр л байхаа тий. Тэр байхаа гэж бодож чинь тий. Хүмүүс нөгөө төсөөлөхөд тусалах үднэс нөгөө кино орно тий. Хуучны янз бүрийн хят кино үзсэн хүмүүс бол ер нь мэдчихэл байгаа. Би л зөндөө сонсч байсан. Өөр Монгол кинонд аяг их гардаг байсан шүү дээ одон телевиз. Маажанаад хөө гэл. Тийм үү. Ёстой анзарч байгаагүй юм байна. Аха. За тэгээ нөгөөтэйгөр одоо эсрэг тал нь гэвэл күнзээ суртал за мэдээж нөгөө хамгийн том нь бол коммунист сурталтай. Энэ бол бүх төрлийн мөрөөдөө тоглоомын эсрэг байдаг учраас хятадууд өөрсдөө олон саяар очиж Макао тоглолдог. Тийм шүү дээ. Манай Мао дарах ч юм. За манай гэж хэлээд би их олон шүүжлэлтэй. Зуршил болцсон байгаа юм тий. Мао гарч ирэл за яста мөрөөдөө тоглоом биеэ үнэлэлт те өөр юу лээ нэг 3 том юмтай айхтар хүчтэй бүр ингээд нилээн юм харгас байдлаар тэмцэн тэрний нэг нь уул мөрөөдөө тоглоом тий. Тэнгүүт нэг улс дотроо тогломоор байдаг гэтэл боломжгүй учраас Макао руугаа ингээд сайхан бэлчиж байна шүү дээ тий яг үнэн. За ингээд казиногийн барилгууд нь байгаа шүү дээ. Тэднэрт нь бол бүгд фэнкшүүгийн төгс зохицолтой гэж байна. Тэд нар ч одоо бүх юм фэнкшүүтэй л байх хэрэгтэй шүү дээ. За тийм байвал төгс зохицолтой. За бас хятадуудын дуртай тоглоомыг тоглоулдаг. Ялангуяа тэр нэг бакарат гэдэг нэг тоглоом байна.
Тэр нь бол ерөөс огт ямар ч ур чадвар шаардахгүй. Одоо нэг яг яаж тоглох юм бэ сайн мэдэхгүй. Бичлэг гаргаад ирэл бас сайн нөхцөлтэй л байж байна. Энэ бол цэвэр азнаас хамаардаг байхгүй. Одоо шинэ покер гэвэл нэг хүний шийдвэр ороод байна шүү дээ, тий. За мөнгөө нэмэх үү яах уу, блафтах уу, одоо сөрдөөлөх үү, тий. Эсвэл одоо хаях уу яах уу, тэр чинь энэ бол цэвэр азийн тоглоом гэж байна. Толгойн их ажиллах шаардлага. Толгой огт ажиллахгүй. Азандаа надад ингээл сууж байгаа юм шүү дээ. Тий. Тэгэхээр тийм юмда хятад аюух дуртай байдаг гинэ. Энэ юу гэсэн штэ? Хамгийн их орлого оруулдаг нь баккарат тоглоом гэсэн штэ. Макаогийн казинонууд тий. Тэр чинь гол төлөв юу? Би нэг газараас харсан 75% нь ер нь хятадд өөрсдөө гэж байгаа. Тэгээ 25% нь дэлхийн бусад бүх улсаас очиж тоглож байгаа хүмүүс. Тийм байгаа тий. Тэгэхээр энэ 25% гэж бас их шүү тий. Энэ статистик бүр хармаар санагдчихлаа. Хятадууд ийм их азанд найддаг хүмүүс юм уу? Ер нь хүн гэдэг амт тийм байх нү. Тэрийг харьцуулж хармаар санагдчихлаа. Тий. Тэгээд эсвэл нөгөө азанд найдах тэр тоглоом нь бас хэрэг хөгжөөд явцсан гэдэг ч юм уу тий. Тэрнээсээ бас тий. Одоо яа шашин машин ч уламжлалт суртал мурталтанд бас ингээд аз ёндоо гэдэг ойлголт нь ямар байдаг чинь тэрнээсээ бас хамаархалах. Миний мэдхэр л юунд буддын суртал ч юм уу эсвэл юунд бөөгийн уламжлалт нэг тийм аз ёндоо мөрийн энэ гэсэн ойлголт нэг байдаггүй л байна. Дандаа л нэг шүтлэг мэтлэг гэдэг утгаараа ч юм уу тий. За энд нэг жанкет гэсэн нэг юм яригдаад байгаа. Хятадаараа яг юу гэдэг юм би сайн мэдэхгүй байна. Зүгээр орчуулад ингээ харахлаа нэг тийм багц үйлчлэгээл гэсэн үг болж таарад байгаа байхгүй. За тээвэр зочд буудал за очиод ууж идэх газар тоглоулдаг тэр казино хажууд нь суулгадаг хүүхэн. Тэр мөр нь одоо тэгээд дээрээс нь кредит үйлчлэгээ гэж байгаа. Цаанаас кредит зээл өгчдөг. Энэ бүх үйлчлэгээг ингээ зүгээр л үүднээс нь аваад явчихдаг тийм багц үйлчлэгээ гэж гарч амар газар авчихсан байгаа тоххой 2000-ад оны үед. Тэгэд эн чинь бол мөрийтэй тоглох сэтгэлийг бүрст амар өдөөж штэ. Тэгж штэ. Тий. Эсвэл татгалцахын аргагүй санал гэж. Татгалцахын аргагүй санал тий. Тоолдог хүнд бол. Эсвэл нэг тийм төрөлхийн нэг амар насаараа тэ донгоо дарж явдаг тийм юм байна штэ. Эн чинь бол яг донтой юу ч ямар ч бодис хэрэглэхгүйгээр амар донтуулдаг юм чинь мөрийтэй тоглоом штэ тий. Энэс үл жигчнээ бол үний амьдрал сүрж байна тий. Бурхан минь Монгол энэ үнд донтцсон амьдралгүй болцсон. Яг нь үдгчтэй нэг юм хэлэхэд за бид хоёулаа өнөөдөр Макао гэдэг юм мөрийтэй тоглоомын төв болж байгаа тухай ярьж байна. Мөрийтэй тоглоомыг тоглож сурах гэдэг чинь чаал өөр асуудал байдаг шүү. Энэ бол тэгэхээр бид нар мөрийтэй тоглоомыг дэмжиж байгаа юм биш. Макаод очиж тоглодог хүмүүс бүгдээрээ мөрийтэй тоглоомыг яг одоо entertainment гэдэг утганд хэрэглээ сурцсан хүмүүс байдаг. Та өөрийгөө мөрийтэй тоглоомын асуудалтай гэж бодож ивэл энэ хор шүү. Энэ бол хортой. Архичин хүнээс 7 дор гэж байгаа шүү дээ. Тий. Манай хүү архичин байсан болоосоо гэж үйлдэж шүү дээ. Харин тий. Амар шүү. Энэ бол аим шигт. Тий. Амьдрал тохиролтой гэж хэлэх үү тий. За энэ юу нь болохоор яг энэ хүний тэр аюултай тэр донг хөдлөгдөг юм нь энэ жанкет буюу юу байсан байгаа байхгүй баг зүйлчлэг гэдэг юм байна. Бүр нислэг бүр шийдээд гэрийнхэн гаднаас авчаал аваа явчихна гэсэн үг баг л тий. Ажил дээрээс нь очиж юм баг аваа. Тэгээ очингууд нь гой буудал муудалт тий. Буудал чинь зүгээр ирээд нэг мөнгө гойжуулаатах тий. Гэсэн л үг шүү дээ ер нь бол. Тий гол нь тий энэ бардаг мөнгөгүй байсан ч баг болохоор. Яг тэгвэл цаанаас сая долларын кредит ч юм уу ингэж өгчөж байгаа байхгүй. Тэг эцсийн бүлэгтээ алдчихвал яхаа эднэр чинь тэгэл яаж хийж байгаа л яаж хийж байгаад уул нь хаанаас болох вэ? Төрийн мөнгө шамжтуулж л болно. Тэгээ эднэр нь сүултээ бүр нэг мөнгө олохын тулд бүр юу ч хамаагүй хийж болно. Нөгөө триадуудтай тойроод байгаа хүмүүсээ дээрэмдэн бүлэгтэн тий. Асар их хүмүүс шүү дээ. Энэ бол тий нийгмийн бас аимшигтэй үзэгдэл болсон л байгаа юм л да тий. За тэгээд шууд одоо жишээ сая долларын кредит өгчдөг тэрүүгээрээ тоглоод хожвол одоо мөнгө аавна алдвал одоо ямар нэгэн байдлаар төлнө гэдэг ч юм уу. Ийм байдлаар. Тэгээд энэгээр бол одоо төрийн өндөр албан тушаалтанд маш их тоглолдог байсан. За тэгэл азан тааруул баяжинд харахгүй бол төрийн мөнгийг шамжигдлоо тэрийг төлчнө гэдэг ч юм. За хоёлаа юу яах вэ? Нэг хамтран ажиллагчаа танилцуулаад та нэг бэлдсэн гэдсэн шүү дээ. Тэр л гоорч дээ. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар аялал жуулчлалын мэргэжлийн холбоо гэдэг байгууллага ажиллаж байна. За аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь за ер нь бол сүүлийн үед энэ салбарын мэргэжлийн холбоодуудыг байгуулж байгаа. За манай аялал жуулчлалын салбарт бол яг аялал жуулчлалын тухай хуулиндаа заагдсан. За тэгээд албан ёсны гэж хэлэгдэх тийм ээ. Нэгсэндээ төрийн зарим үйлчилгээ гэрээгээр авч хийдэг юм яг яамтайгаа юм гэрээтэй байдаг. Одоо цорын ганц холбоо. Холбоо нэртэй гэхдээ нийтийн эрх зүйн эт гэдэг. Ийм байгууллага бол ерөөсөө нэг л байдаг. Тэр нь аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байхгүй. За одоогоор энэ байгууллага нь одоо 1000 гаруй гишүүнтэй. Өнөөдөр 1000 гишүүн цуглуулсан ийм
одоо нийтийн эрх зүйн хуулийг тэгэхэд Монголд өөр байхгүй манай салбарт аялал жуулчлалын салбарт. За энэ ч 459 гэхэд л одоо юу ах нь аялал жуулчлалын яг тур оператор бүр аялал жуулчлалын компани байдаг. За яагаад энийг хэлээд байгаа гэхэлэр энэ дэр чинь маш олон зочд бодлууд байна, хөтөч тайлбарлагч нар байна, аялын агентууд нар орж ирдэг. Тэгээ би энийг яагаад ярих гээд энэ нөхөрлөөр за та нар маань MTO Цэгмэн гэд сайт руу ороод тэр бүртгэл хэсэг рүү орох юм бол яг энд ингээ гишүүнчлэлтэй тур оператор компани, нутгийн иргэдэд түшгээс аялал жуулчлал эрхлэгчид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын үйлчлэгээний байгууллага, аялын агент бүр тэр байтугай аялын жолооч нар хүртэл энд бүртгэлтэй аль бие ёсны үйлчлэгээ эрхэлж байгаа хүмүүст гарч ирдэг. Энэ нь юунд хэрэгтэй байдаг вэ гэхлээр за одоо сүүлийн үед бол за ялангуяа ковидоос хойш энэ салбарт нөгөө маш олон мэрэгжлийн бус хүмүүс орж ирсэн. За инх нь бол мэдээж хэн дуртай нь ороод нэг 2 3 хүн аваад сайн тал байдаг л да. Тэгтээ энэ дотор өстой дураараа дөргиж байгаа нөхдүүд маш их байна. За тэгээд энэтэй холбоотой заллингууд их боллоо. За байршлын хэрэгсэл дээр ямар заллингууд гарч ийн гэхэлэр тэрэлжийн нэг резортын гэрний зургийг өөр нэг резортын рестораны зураг одоо өөр нэг резортын нойлын зураг мөргийг нийлүүлээл ийм фейк аккаунт хурамч одоо фейсбુક аккаунт үүсгээл тэрүүн дээр за өнөөдөр тэдийг хийх юм бол тэдөө хямдрлаа. Одоо итгэхийн нөгөө татгалцсан аргагүй санал гэдэг шиг тэдүү хямдрлаа гэнгүүт хүмүүс яарад мөнгө ичдэг. Тэгээ тэр нь ор байдгүй бааз. Тэг хүмүүс тэр нөгөө мэдээлэлд маш нөгөө цензуургүй хандаад байгаа юм шинж жоохгүй. За тэгээд аялал жуулчлалын компани дээр болохоор одоо ингээл өвлөл болохоор хэдэн саяар 9 сая ба 1-2 сая хүн гадагшаа аялаад байгаа. Тэр олон хүмүүс чинь нөгөө фейсбુક дээрээс аль хямд аль ингээд тэ одоо ярьж одоо хямд өнөгж байгааг нь очиж аваад тэгээд за явхаас өмнө хаягдж байна. Очоод хаягдж байна. 5 одтой буудалд буулгана гэчээд амжихийн. За халуун оронд очлаа гэхэд одоо бид нар жишээлбэл Фукокт ямар гоё буудалд буув те. Тэгт чинь Вьетнамын зарим буудлууд бол нөгөө жом мом гэдэг амар асуудал байгаа шүү дээ. Муу буудлууд нь те. Тийм буудалд буулахаас ахуулаад хоол ундна гэж бүр маш муухай те. Ер нь бол мөнгө олохын төлөө энэ бизнесийг хийж байгаа хүмүүс маш ихээр орж ирж байна. За би өөрийгөө жишээлбэл мөнгө олохын төлөө бизнесийг хийдэггүй гэж худлаа ярихгүй. Ямар ч одоо аялал жуулчлалын компани бол ашигын төлөө явж байгаа. Гэхдээ энд чинь бас нэг юм ёс суртахуун тэ үйлчлүүлэгчтэй хайр гэж нэг юм заавал байх хэрэгтэй тий. Аялын багцаа бодохдоо аль сайн рестораныг сонгох, аль сайн буудлыг буух сонгохтой аль гой үзүүрүүдээ ингээ багтаах нь одоо тухайн аялал жуулчлалын багцын онцлог гэдэг байхгүй. Тийм. Тэгэхээр энд байгаа 459 компанийг одоо ямар нэг гадаадд бай дотоодод аялахаар шийдсэн бол та нар маань энэ бүртгэл зэс рүү ороод тур оператор компани гэдгийг сонгож дараад танд ингээд гой амлаад байгаа байгууллагуудын мэдээлэл энд байна уу гэдгийг харах хэрэгтэй. Оо яг зөв тийм ээ. Тий. Энд байхгүй бол эргэлз. Энд байхгүй шалгаагүйгээр нэг компанийг сонгоод нэг пэйжнээс гэсэн Facebook пэйжнээс одоо сонгож явчаад хэрв та энд тэнд очиод хаягдж байгаа бол танд амлсан үйлчилгээг авч чадахгүй гомдож байгаа бол таны ил буруул. Тий. Тэгэхээр ер нь бол энэ аялал жуулчлалын мэрэгжлийн холбоонуудын аваатал гэдэг чинь бас юм аа. Одоо нэг цэгцэндээ орох цаг болж тээ. Тий. Аль бие ёсны бүртгэлийн нийтг. За нэмэх нь одоо татврын байгууллагууд татврын одоо байцаагч нар хүртэл манай энэ бүртгэлийг хардаг. Яг тэгэхээр аялал жуулчлалын салбарт маань салбар чинь нөгөө экспортын гол салбарт гаднаас долларыг оруулж ирдэг тийм бид нэр соёлоо нэгсэндээ гой мөрөөдөл зараад оронд нь доллар авчирдаг ийм салбар шүү дээ. Тийм учраас үнэхээр аялал жуулчлалын мэрэгжлийн компани эсхийг манай энэ бүртгэлд сарж идэг. Ийм чухал холбоо байдаг л да. Тэгэхээр ер нь энэ холбоо аялал жуулчлалын мэрэгжлийн холбоо буюу англиар Mongolia Tourism Organization гэдэг энэ байгууллагын талаар яриг ивэл зөндөө юм байна. Гэхдээ өнөөдрийн тухайд бол яг энэ хүртэл ингээ яриад өчгöd манай сонсогчдод нэлээд эмзэгцтэй. Ядаж л би сонгож байгаа компани хаанаас сонгох вэ гэдэг ийм наад захын мэдээллийг олголоо гэж бодож байна. За баярлалаа. За одоо юу сүүрлийн үе Макаог. За би ч одоо нөгөө багш байхдаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн хэр эмзэг вэ гэдэг талаараас нэг авдаг байсан кейсээ хуваалцъя л да. За хэдүүлээ ингээд нөгөө дэлхийн орнуудын статистикийг харах юм бол 8 оноос 14 оны хооронд ерөнхийдөө одоо 8 онд чинь нэг юм эдийн засгийн нэг эвгүй юм болсон шүү дээ. Санхүүгийн цөмрөлт болсон. Тийм цөмрөлт ингээд нэг доош орсон байгаа. Тэрнээс хойш бол дэлхийн эдийн засгийн ер нь бол ингээд эдийн засаг ингээд аажимд өссөн. Гэхдээ тэр дотор нэг улс бол нэлээ юм морин ийм биш ингэж явсан тэр бол хятад байдаг байхгүй тийм мэдээж цаадвал чинь
олон сонин юм реформуудыг хийсэн тест нөгөө сонин шийдлүүдийг гаргасан учраас гэсэн. За тэгээд яг эдний хятадын үндсэн хятадын газрын хятадын эдийн засагтай холбоотой нэг тон үзүүлэлт бүр үнэхээр гарч исэн. Манай өнөөдрийн сэдв болох Макао байхгүй. Яг хятадын эдийн засаг ингээд байхад Макаогийн орлого дагаад бүр ингээд бүр ийм өндөр мөрөлттэй байжсэн. Үнэхээр сайн байсан. Тэгээд тэр нь бүр ямар лаг байсан бэ гэдг нь одоо нэг л үгээр илэрхийлэхэд дэлхийн өнөөдөр казино, гэмблинг гэдэг энэ сэдвээр эргэж байгаа хамгийн том үг бид нар яагаад ч юм Лас Вегас гэдэг үг ингээд холбогдож орж ирээд идэг шүү дээ. Лас Вегаст одоо хамгийн их мөрөөдөө тоглоом казино хэрэглэгчид тийш явдаг гэж боддог байсан бол үгүй. Казино эхлээд тэр нөгөө хин Лас Вегас казино хоёрын мөрөө бол ерөнхийдөө ингээд нэг юм яг юм хэвтэй байдалтай ингээд параллельний явж яснаа. Яг энэ хятад эднээс 8 оноос 14 оны он гэхэд хөөрхөн Лас Вегасынх ингээ явж хахад Макаогийнх ингээ явцсан баг. Лас Вегас чи үндсэндээ таазандаа тулцсан шүү дээ. Таазандаа тулаад тэдний хувьд бол ингээл явсаа хിവэрэл ингээл байгаа баг. Тэгсэн чинь хятад эднээс зэгтэй холбоотой Макаогийнх ингэсэн. А гэхдээ тэдний хэрэглэгчдийн ихэнх нь төрийн албаагчдээс. Яг тийм. За буюу авилгал гэдэг үгтэй шууд холбогдсон. За нөгөө нэг одооний нөгөө алдарт ший дарга тий ший дарга гарч ирэхээс өмнө бол энэ хятадын төрийн албанд авилгалын үзүүлэлт бол бас жоохон учир замбраага алдчихсан юм билээ шүү дээ тий. Тэгээд энэ ший дарга чинь гарч ирээл тэр авилгачтай чинь зүгээр үзэлгэсэн шүү дээ тий. Одоо ч үзсээр л байна. Сонь мэдээ бид нэр дэлхийн мэдээг сонсоо байж шүү дээ тий. Өөлүүлээ алгаа юу цааслах гэл тий. Тэр кампань нь буюу тэр үйл ажиллагаа нь 13 оны сүүлээс эхэлсэн билээ. Бид нэр ингээл мэдээгээр хардаг гэсэн шүү дээ. Нөхдүүдийг их оронд нь шууд ингээл барайл бүр ингээл бүр амар шийтгэж байгаа мэдээнүүд гараа. Сүүлдээ нөгөө ямар ажиллагаа илээ. Нөгөө хилийн цаа зүхтцсан. Нөгөө тэмцээд гисэн чинь нөгөө нөхдүүд нөгөө мөнгө аваад хилд аваад зүхтаад тийм хэвтэй авилгачаад. Тэнгүүд хилийн цаанаас очиад барьж авчраал шийтгэж байгаагаа харуулаад тий та нар авилгал авах юм бол ийм хувьцаа хүлээж байгаа шиг л харуулаад айлгал гэсэн шүү дээ. Яг тэр үед Макаогийн нөгөө юу үзүүлэлт ингэжсэн аа. Ингээ бус. Одоо бол ер нь бол Лас Вегастайгаа ингээд параллельны шугаа яваад байгаа. Тэгээ энэ чинээс юг би нэг оюутнуудтай ойлгуулахыг хүсдэг байсан гэхлээр манай аялал жуулчлалын бизнес бол яг хуу ерөнхийдөө би түрүүн сайн талыг хэллээ шүү дээ. Тухайн улс орны эдийн засаг тэрөө аялал жуулчлалаа хөгжүүлж чадах юм бол бүр ингээд маш сайн нэвжүүлж өгдөг. Энэ салбараас олон муу хоолдог. Яг үнэ. Одоо нэг аяг хоолны цаана хэдүүн ажлын барьт болох тийм. Аягийг угааж байгаа. Тэр будаагийн зөөгөд авчирсан нэг хүн, ногоо борлуулдаг нэг хүн те. Тэр шалыг угааж байгаа нэг хүн те. Шалыг угааж байгаа нэг хүн те. За тэгээд реклам сурталчилгаан дээр сууж байгаа нэг хүн тэр ингээд маш олон хүн ингээд зэрэг гой нэвчиж чаддаг ийм гой давуу талууд бас байна. А нөгөө талаас манай аялал жуулчлалын бүтээгдэхүүн маш эмзэг бүтээгдэхүүн. Жишээлх юм бол одоо байгалийн үзэгдлүүдээс гээд маш олон юмнаас хамаарч ингээд тухайн салбар ингээд. Жишээлбэл хамгийн том жишээ чинь ковид шүү дээ. Тий. Одоо Макаодор ч гэсэн ярьж байгаа те. 19 он ч хамгийн одоо дээд зэгтээ өрсөн. Тэрнээсээ шингэн онсоо одоо бол нэг 60-70% явж байгаа байлээ шүү дээ. Одоо нөгөө иргэн сэргэлт нь. Манайх бол бүр илүү гарцсан шүү дээ 19 оноос. Дэлхийд дээр сая нөгөө аялал жуулчлалын мэргэжлийн холбооны кейс дээр ярих хэрэгтэй байсан байна. Дэлхийд дээр маш цөөхөн орон 2019 оныхоо үзүүлэлтээс давтсан байна. Маш сайн иргэн сэргсэн топ 20 орны танд Монгол орж байгаа шүү. Тий. Сайн. Манай потенциал сайн л та. Тий. Тэгээд тийм байж хаад одоо Макаогийнх бол яхаа 60-70% сэргээд байгаа гэж би бол ойлголоо. За тэгээд тэр нөгөө улс одоо нэг байгалийн гамшиг юм халдвар төвчин хүчнээс ингээд маш эмзэг ингээд одоо ингээд хэцүү байдалд ордог салбар байхгүй. Тэрнээс гадна улс төртэй холбоотой. Саяны те тэнд нэг ший гэдэг дарга гинт гарч ирээл авилгачдыг алаал те бүгднгийн ингээд баривчлал шоронд хийгээл эхлэхэд Макао гэдэг бүтэн нэг улс тийм ээ бүр ингээд төсвийнхөө 80-90% эзэлж исэн. Тэр улсын орлого ингээд пад буусан байх шээ. 10 дахин 10 дахин буугаал те. Буусан гэсэн тийм байт юм бэлээ. Тэгэхээр ер нь бол энэ хууль тогтоомж нь те нөгөө нэг амар чангараад казиногийн татварыг 35-аас 39 болгоод нэмж ирсэн билээ шүү дээ. Одоо яг энэ юу нөгөө одоо нөгөө шинэ бодлого шатлсан маягаар нэмсэн гэж шатлсан маягаар тий. За нэг тиймэрхүү кейсийг бол би оюутнуудтай их ярьдаг байсан. За өнөөдрийн агуулга ерөнхийдөө хоёулаа бэлдсэн агуулга юм болчих. Энийг харьцуулалтын талаар би нэг зүгээр жоохон юм сонирхуулах гэж биелдсэн. Одоо энэ нэг юу худалдан авах чадвараар одоо яасан дунджилсан гэдэг лүү яасан гэдэг л нэг
нэг хүн ногдох дотоод нийт бүтээгдэхүүнийг худалдаа авах чадвараар нэг арай өөрөөр илэрхийлдэг, илүү бодитоор илэрхийлдэг нэг үзүүлэлт байгаа шүү дээ. Тэр нь бол одоо жишээ нь ингэж байгаа байхгүй. Макаод болохоор $90-100,000, их газрын хятад $21,000. 5 дахь их Макаог. Макаогийн дундаж иргэний худалдаа авах чадвар хятадынхаас 5 дахин. 5 гэдэг ч одоо юу гэсэн. 5 дахин илүү. Тий. Хятад ч одоо тийм уу биш болчиход байгаа шүү дээ. Бидний дэргэд ямар байгаа вэ? Тий. За тэгээд голч орлого нь болохоор Макаогийн 25-27 мянга. За нэг хятадын болохоор 7 мянга орчимтай. Гэхээр бас нэг 3-4 дахин их ч юм уу тийм байгаад байна. За ажилгүйдлийн хөвгөнгөт юу вэ? Макаогийн 2.5-3 энэ ажилгүйдэл аяг надад сонирн байгаа байхгүй яа. Энэ би нэг юм хэлэхээ мартсан байна. Хамгийн их юутай штэ. Макао чинь юугаар зөвхөн мөнгө олгоор зөв нийгмийн халамж тэтгэмжээр хамгийн өндөр. Тэгсэн мөртлөө ажилгүйдэл ийм баг байна. Тийм байна. Тэгэхээр тийм нэг ажилч хөдөлмөрч нэг өөр юм байгаад байгаа байхгүй тэнд ажиллаж байгаа. Тэр нөгөө нэгдүгээр болцоо нэг баг. Үнэхээр ийм цалин өндөртэй болвол за хамаагүй би тэтгэмжээ авчаад одоо ажил хийгээд олигтой цалин өгөхгүй бол бид магадгүй шантраач ч юм уу эсвэл зүгээр нь залхуураач ч юм уу юу байгаад шүү дээ. Тэгтэл эн чинь бол цалингийн үнэхээр хангалттай өгчөөд араас нь тэтгэмжид өөр ингэ тэтгэж ялангуяа энэ юу ковидын жил бол хамгийн өндөр тэтгэмж өгсөн газруудын тоонд орж илээ. Тэгэхээр дэрийг ингэ өгч нь хажуугаар нь усаг ажиллаг энэ бас нэг гоё юм арцсан байна. 2.3% гэж байгаа ажилгүйд нь юуны үеэр ковидын жилүүдээр 4% болж өссөн гэж байгаа байхгүй. Тэрийг одоо ямар өсөлт гэх үү те. Тэр бүр ямар ч хамаагүй маш цалин багтай байсан ч юм хамаагүй ажил хийдэг л ард түмэн байгаад байгаа байхгүй. Энэ бүр үнэхээр тархинд нь бай. Зүгээр сууя гэж ерөөсө боддгоо. Ер нь ичгүүртэй шүү дээ. Тий. Ажлын байр байна. Тэр нь жирийн дундаж дэлхийн ажлын байрнаас цалин сайтай байна. Хүн бүр гэртээ суугаад хараа алга. Тийм. Тэгээ магадгүй бодлогоноос өөр ах. Зүгээр ингээ гэрт өстой нөгөө энэ хорооныхын ирж манай гэрийг хизээ цэвэрлэх ингээд нэг машин чим шиг юм муухай яриа явдаг. Тэрэн шиг зүгээр юм залхуу хүмүүсийг дэмждэг биш. Магадгүй илүү ажилласан хүмүүстэй илүү тэтгэмжээ, халамжаа олоод нэг тийм сонир систем байдаг болов уу гэж бодож чинь тэр судалмаар юм байна юу. Харин тий. Нэг судалж байсан. Энэ чинь Монголда төстэй энэ халамжийн юмнууд чинь дэлхийд аяар зөндөл байгаа шүү дээ баялагын сан маань социал демократ улсууд чи ер нь тиймэрхүүл байгаа шүү дээ. Тэгтэл яагаад Монголд болохгүй байгаа юм бэ гэдэг тэр ялгааг л голмор байгаа байхгүй. Тэгэд мэдж одоо манай батаах бол мэдчихлээ байх тийм юм бол батаах гээл за. Ажилгүйд л юунд Макао тийм байдаг. Хятад болохоор 5.2% байдаг. Бас л маш бага байхгүй тийм. За иймэрхүү ер нь ялгаанууд. За энэ нэг юу нийгмийн үзүүлэлтүүдээр бол ерөнхийдөө нэг жоохон ойролцоол юм билээ нэг хүний хөгжлийн индекс юу гэдэг чинь. За хүний хөгжлийн индексээр болвол Макао маш өндөр гэдэгт ордог, Хятад бол өндөр гэдэгт ордог гэдэг ч юм уу. Ерөнхийдөө за тэр юу бол асуудал те хэвлээ хөгжүүлөө энэ тэр юм бол хоёуланд нь л байхгүй ер нь тэгтэл явт юм лээ. За өнөөдөр нэвтрүүлэг юм байна да. За та бүхэн шинжлэх ухааны танин мэдгүй од мөндөр сувгийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 170 гэсэн хос долгионоор хүлээн авч сонслоо. Шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр аялал боломжийн хүн бүрт өрөөтэй Join Me цэгийн аяллаа цахим платформ болон аялал жуулчлалын мэргэжлийн холбоо ажиллаа. За тэгээд Макаогийн талаар гоё сонин сайхан түүх бэлтэн хуваалцсан орчуулагч өгүүлэгч Мөнхбаатар танд баярлалаа. За танд бас баярлалаа. Таны мэдээлэлтэй гоё юм. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.